сайн байна уу? За, Nasdaq дээр шинжилгээ хий. Гэт энгийн нэрнүүд дарахад дээшээ татаад өсөж байгаа. Тэгээд all time high авах гэж байгаа. Гарч наад дээш өсөлттэй явж байгаа. 4 сарын мангар том week үлдээгээд дээш өсөж явж байна тийм ээ. За, энэ CB-г дээш инвers хийсэн байдалтай байж байна. Лидер гээ ер нь дээшээ ингэ өсөд all time high хийнэ гэж бодож байна. За, өөрчн модуль дээр юм байна уу гэхлээр өөр модуль дээр нэг байхгүй байгаа юм байна. За, weekly руу оръё. Weekly дээр юу харагдаж байна вэ гэхлээр одоо нэрийн дээшээ харж байгаа учраас спорт болох цэг хаана байна вэ гэхлээр weekly-ийн 50% байна. Weekly эндээс дэмжлэг аваад дээш өсөх боломжтой. Нээлттэй анш нь бас байна. За, энийг л тэмдэглэсэн дээр баг. Дараа 7 хоногт эндээс ингээд өсч магадгүй. Харж байгаа гэсэн үг ээ. За, тийм модуль дээр хаанаас эсэргүүцэл аваад унж байгаа вэ? За. Тэгээ 12 сарын кандалны weekly C дээрээс эсэргүүцэл аваад оршилж байгаа байдалд харагдаж байна. За. Weekly дээр ийм энд мэдээж CB байгаа тийм ээ. CB-г гээд татаад харах юм бол CB-нээс бас эсэргүүцэл аваад унж байна тийм ээ. За, энийг түр арилгач. За, daily дээр ороод харах юм бол daily хаанаасаа дэмжлэг аваад байна вэ? Яаж явж байна вэ гэхлээр BC-гээ хүндлээд байна. Энд нэг BC байна. BC тийм ээ. Энэ BC хүндлээд явж харагдаж байна. BC fair value gap. Энийг хүндэлсэн байдалтай энэ equal low үлдээсэн байна. Тэнцүү low. Дараа 7 хоногийн таамаг equal low-ыг аваад нөгөө weekly-гийн weekly C-нээс дэмжлэг аваад тийшээ all time high руугаа өсөж магадгүй гэсэн таамаг гаргаж байна. Хэрвээ тэгхгүйгээр эндээсээ доошоо сэтлээд ороод ирэх юм бол унахаар болох юм бол модулигийн инвершн рүү ирэх магадaltaй юм байна. Эсвэл эндээсээ өснө. Эсвэл доошоо унж орж ирээд энэ хүртэл ямар ч гэсэн явах юм байна. Өсөхгүй бол ч тийм ээ.
Зүрх унахаар бол ийшээ орж ирнэ гэсэн. Өсгөхөр бол дээшээ all time high руугаа эндээсээ өснө. Гүүл ийшээ орж ирнэ.